За энэ малчдын зээлтэй холбоотой асуудал дээр бид нар асуулт асуулж хариулт авах гэж байна. За яг нь ер нь бол манай малчд маань ерөөдөө нэг зээл аваад тэрийгээ бас нэг харьцангуй төлөөд явдаг. Зээлийн хувь хэмжээ бол хэвийн зээлийн хувь хэмжээ бол харьцангуй өндөр байдаг нь бол хариуцлагатай бас ухамсартай байгаа шинэ жилдээ одоо манай малчд. Тэгээ энд бол их сайхан талархалтай сайхан санагдаж байна. За хоёрдугаарт энэ шинэ оршин хөдөлгөөний талаар ганц нэг юм асууя. За шинэ оршин хөдөлгөөнийг одоо 2024 оны эхээр ерөнхийдөө нэлээд идэвхтэй эрчимжүүлж одоо бүх төрлийн албан агштыг дайчлан орон нутагт ажилуулад шинэ оршоо байгуулах түүгээр дамжуулаад санхүүгийн үйлчлэгээ авахын боломжуудыг л нээсэн юм хөдөлгөөн. За 1.80 төгрөг төлөвлөсөн байна. За үүнээс 894 буюу одоо ойролцоогоор 900 орчим тэрбум төгрөг бол зарцуулагдчихэ. За цаана үлдсэн 100 орчим тэрбум төгрөг одоо яасан? Энэ дээр одоо Монгол банк хариулах боломж байна уу? Хэвээрээ үлдээд байгаа мó? Аль эсвэл өөр зүйлүүдэд зарцуулагдсан уу? Энэ талаар нэг хариулт авмаар байна. Хоёрдугаарт нь одоогоор зээлийн үлдэгдэлд 758 тэрбум гэдэг чинь нэг 150 орчим тэрбум төгрөг төлөгдчихэд байгаа юм шиг байна. Энэ шинэ оршин хөдөлгөөний авсан зээлээс энэ 150 тэрбум төгрөг одоо хаана байгаа вэ? Энийг буцаагаад эргэлтэнд оруулах юм уу? Одоо дахиад шинэ оршоонууд байгуулагдаад энэ одоо төлөгдсөн байгаа 150 тэрбум төгрөгөөс зээл авч болох юм уу гэдэг талаар бас нэг хариулт өгнө үү. За ер нь энэ Монгол банкнаас тавьж байгаа энэ мэдээлэл маань хөдөө аж ахуйн яамны мэдээлэлтэйгээ нэг адилхан байгаа юу? Энийг одоо хөдөө аж ахуйн яамнаас сүмэлсэл асуумаар байна. Бид нар 2025 онд энэ шинэ оршин хөдөлгөөний талаар мэдээлэл авч хахад тухайн хөдөө аж ахуйн сайд одоо өнөөдрийн тэргуун шадар сайд инквер сайдын өгсөн мэдээлэлтэй арай л зөрүүтэй мэдээлэл яваад байгаа юм шиг санагдаад байна. Энэ дээр нэг ойлголт өгөөч гэж. За 3 дугаарт энэ зээл олголтын зориулт байна. За үржлийн мал худалдан авч бойжуулах тал дээр 57% гэж. Хөдөө аж ахуйн түүхийд боловсруулах дээр нэг 10 орчим хувь. За махсуу 7 гэдэг. Үндсэндээ энэ нэг дээдлийн 3 төрлөөр 75% авсан байна гэж. Энийг яаж одоо шинжилж бодтойгоор дүүнж байгаа юм? Энэ одоо анх авах зээл авахдаа бичиж өгсөн тэр зээлийн мэдээллийн сангаас авч яана уу? Эсвэл одоо очиж малчны зээлийн чанар бол түрүүн илтгэлд дурддагцсанаар бол бас нэлээд сайтай чанаргүй зээлийн хэмжээ бол өнгөч 1.8 орчим хувьтай байсан. Тэгэхээр малчид маань бол өөрөө зээлээ маш цаг хугацаанд нь хариуцлагатайгаар төлдөг гэдгийг бол илтгэж байгаа. За малчны зээл ямар тохиолдолд буух юм бэ гэхээр нэгдүгürt нь бол малчны зээлийн хүү яагаад бусдаас харьцангуй өндөр байгаад байгаа вэ гэхээр хамгийн гол нь бол арилжааны банкуд өөрсдийн үйл ажиллагааны зардалтай холбоотой байгаад байгаа. Нэгдүгürt нь яагаад тэгэхээр орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа. Малчны зээлийн дийлэнх нь бол одоо цахимаар биш битээр буюу банк одоо бит салбар тухайн орон нутагт нээж үйл ажиллагаа явуулж одоо банк санхүүгийн одоо үйлчлэгийн орон нутагт бол хүрэж байгаатай холбоотой бол зардал гараад байгаа. Тэгэхээр бол энэ дээр бол тодорхой хэмжээний бас бага хэмжээний зардал бол зээлийн үнээр шингэж байгаа болов. Хоёрт нь бол мэдээж эрсдэлтэй холбоотой асуудал. Тэгэхээр түрүүн гишүүн хэлж энэ төр байгаль цагуурийн хүндрэлтэй нөхцөлд ажиллаж байгаа малчдын одоо болцшгүй эрсдлийг бууруулах чиглэлээр бол бас тогтолцооны арга хэмжээ авах нь бол зүйтэй. Энэ дээр бол хамгийн гол зүйлс бол тэр малын индексжүүлсэн даатгалын асуудал байна. Малын индексжүүлсэн даатгалын одоо хамрагдалт маань өөрөө дөнгөж одоо 18-аас дөнгөж 22% тал байгаад байгаа. Тэгэхээр тухайн малчин өөрөө малын индексжүүлсэн даатгалд хамрагдаад явчих юм бол энэ малаа ингээ бүрэн даатгуулад явчих юм бол тухайн орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа арилжааны банкуд тухайн зээлийн хүн дээр бол хөнгөлт үзүүлээд явах боломжтой байна. Ер нь бол олон улсын жишгээр тухайн одоо зээлийн барьцаанд байгаа эд зүйлс өөрөө даатгалтай болох юм бол энэ дээр бол нэг 2-3% хөнгөлт бол зайлшгүй байна. Тэгэхээр малын индексжүүлсэн даатгал дээр бол дараагийн нэг зээлийн одоо эрсдэл дээр нөлөөлөд байгаа нэг зүйл босго үзүүлэлт байгаа.
буюу тухайн малын идэвхжүүлсэн даатгал маань өөрөө ингээд системийн тухайн нэг малчны зээлийн эрсдлийг хадгүй, энэ бол системийн эрсдлийг хадаг. Тэгэхээр тухайн одоо бүс нутгийн сумын малын хорогдлын босго үзүүлэлтээс хамаарат энэ эрсдлийн хэмжээ нь бас өндөр байгаа. Тэгэхээр энэ босгыг тодорхой хэмжээнд бол баг зэрэг ингээд бууруулсан тохиолдолд бол малчны зээлийн хүү бол яг энэ дээр ингээд дагаад бол ингээд буурах боломжтой байгаад байгаа маа. Хоршооны зээлийн үлдэгдэл нэг 100 орчим тэрбум төгрөг хайж байгаа гэж байна. Энэ дээр бол тухайн шинэ оршоо хөтөлбөр маань 2024-25 онд хэрэгжиж дууссан. 2025 оны 12 сарын 31-ний байдлаар банкн дээр хүсэлтээ ирүүлээд зээл гарсан хэмжээ нь 900 тэрбум төгрөг. Тэгэхээр энэ бол ингээд засгийн газрын тогтоолд болсон. Мөн тухайн жилийн 12 сарын 31-нээр тасалбар болоод төсвийн тухай хууль бол өөрөө дуусгар болсонтой холбоотой төсвийн дэмжлэг нь буюу татаастай хэмжээ нь бол ингээд дууссан. Тэгэхээр яг 24-25 онд ингээд арилжааны банкн дээр судлагдаад амжаад материалаа ирүүлээд гарсан хэмжээ нь 900 тэрбум. Буюу одоо нийт энэ хөтөлбөр бол нэг 90 орчим хувийн гүйцэтгэлтэй гарсан гэсэн үг. За малчны зээлийн төр чанартай холбоотой түрүүний танилцуулга бол малчны зээлийн чанарын танилцуулга. Энэ бол хоршооны зээл бол бас биш. Хоршооны зээл нь бол 24-25 онд олгогдоод энэ бол бас иргэн төлөлтийн нөгөө хөнгөлөлтөй нөхцөлтэй байсан учраас хамгийн анхны төлөлт бол энэ 2026 оны 4 сард игдсэн байна. Буюу одоо 2 сар гарны өмнө анхны төлөлт игдсэн учраас яг энэ хоршооны зээлийн иргэн төлөлттэй холбоотой, зээлийн ангиллалтай холбоотой хэдэн хувийн чанартай чанар гэдэг статистик бол гарах болов. Энэ оны төгсгөл дараа онд л гарна гэсэн үг. За малчны зээлийн одоо хөнгөлөлтөй зээл дээр бол түрүүн ган хүлэг гишүүн бас асуужсэн. Энэ дээр бол бид хүмүүс хамгийн зээлийн хүү хамгийн өндөр боломж нь бол даатгал гэж үзэж байна. Юусе энэ үл яг даатгалын тогтолцоогоо боловсронгуй болоод малын идэвхжүүлсэн даатгалтаа 70-80%, 100% хамрагддаг болчих юм бол энэ зээлийн хүү бол дор хож 3-4% буураад ердийн одоо эрхлэн зээлтэй ижлэхэн түвшинд бол очно. За 24-25 онд ингээд дуусах болоод дахиж бол сунгаагүй. Төсвдөр юм тавиагүй. Төсвийн тухай хуулийн дээр. За яг хөтөлбөрийн зээл ингээд дууссан учраас ингээд өнгөрсөн гэж. Энэ тэр юуг үржлийн мал худалдаа авах энэ зээлийн зориулт чи яг бодиттой юу гэдэг дээр дахиад арай тодорхой юу өгөөч. Энэ анх зээл авахдаа зүгээр ингэж биччихээд авчдаг. Авсан өнөө өөр зүйл зарцуулсан биш үзээ гэдэг ийм л юм байгаад байна. Орон нутагт очиод уулзалт хийхлээр зэрэг энэ малчны зээлийн асуудлууд, малын тухай хуулийн асуудлууд, малчны тухай хуулийн асуудлууд дандаа дурддагддаг. Тэгээ энэ дээр юу ярихлаар зэрэг л одоо манай малчт маань яг энэ зээлээ бол зориултын дагуу ашиглаагүй, за баахан машин тэрэг авсан, эсвэл одоо хуучин том хүүтэй зээлүүдэд төлсөн гэтэргээл ярьдаг. Энэ одоо яг бодиттой байна уу? Худлаа яриад байна уу? Энэ дээр хоёрдугаарт нь бас энэ өөрөө улс төрийн зорилготой л том хөдөлгөөн байсан л та хөтөлбөрөөс. Тэгээ тэр үрдөөндөө ч хүрсэн. Тэгэхээр зэрэг энэний араас одоо ингээд асуулт асууж хариулт шинэ оршоо хөдөлгөөн маань өөрөө засгийн газар хүнсүдэд аж ахуйн яам, зээлийн батлан даалтын сан, арилжааны банкуд төв банк бол оролцоод явж байгаа. Энэ дээр бол төв банкны зүйлс зээлийн зориулттай холбоотой бол хяналт шалгалтыг бол зөвхөн одоо зээлийн одоо энэ гэрээнд оролцогчдоо буюу зээлийн хүүгийн татаасаа өгж байгаа байгууллагын бол хүсэлтээр бол шалгалтыг бол хяналт шалгалтыг бол хийдэг. Одоогийн байдлаар бол яг зээлийн зориулттай холбоотой яг ийм нэгдсэн ийм хяналт шалгалтыг бол төв банк хийгээгүй байгаа. Арилжааны банкуд бол өөрсдөө энэ төр дотоод хяналтынхаа схемийн хүрээнд бол зээлийн одоо зориулттай холбоотой хяналт шалгалтыг бол хийгээд явж байгаа. Энэ дээр бол яг одоогийн байдлаар бол дүнэлт нь бол бүрэн эцэлж гараагүй. Ягаад тэгэхээр төлөлтөнд дөнгөж одоо энэ оны 4 сард гараад хамгийн анхны төлөлт гарлаа шүү дээ. Тэгэхээр энэ оны одоо 9 сараас эхлээд хүнсүдэд аж ахуйн манах хамтраад бол энэ зээлийн зориулттай холбоотой шалгалтыг